За багш нарын багшлах болон суралцахуй тулгамдж одоо асуудлыг шийдвэрлэхийн тулд сургуулиудын зүгээс янз бүрийн арга хэмжээнүүд авч олон одоо багшийг хөгжүүлэх ажлуудыг зохион байгуулдаг. За энэ ажлуудын нэг нь бол хичээлийн судалгаа үйл ажиллагаа юм аа. Тэгэхээр манай нийслэлийн 32 дугаар сургууль хичээлийн судалгаа үйл ажиллагааг ер нь нэлээд одоо өргөн хүрээтэй зохион байгуулж багш нарынхаа багшлах арга зүйг сайжруулах төлөө ингээ ажилладаг. За энэ үйл ажиллагаагаа нийслэлийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж энэ өнөөдөр нийслэлийн эхний жилдээ ажиллаж байгаа англи хэлний багш нарын дунд хичээлийн судалгаа явуулж байна. Гаруй багш нар ирсэн байна. За хичээлийн судалгаа бол 3 үе шатаас бүтдэг. За бэлтгэл судалгаа, за бэлдсэн хичээлийнхаа даваа хичээл заал, хилцүүлэг гэсэн одоо 3 үе шатаас бүтнэ. Бэлтгэл судалгаандаа бол дараах одоо 5 зүйлийг судалгаагаа явуулдаг. Агуулгын судалгаа, мэдлэг эзэмших үйл явцын судалгаа, хэрэглэгдэхүүний буюу одоо орчны судалгаа, за үнэлгээний судалгаа, багшлах арга зүйн судалгаа гэсэн ийм одоо 5 судалгааг харгалзаад за эндээс судалгааныхаа зорилгыг гаргаж ирдэг. За жишээлбэл багшлах арга зүйн судалгаан дотор сурагчдыг одоо багаар ажилуулахад өнөөдөр яаж бүгдийг одоо хамруулах вэ? Албадлахгүйгээр одоо хэрхэн олон сурагчдыг хамруулах вэ? За шинжлэх ухааны ойлголтуудыг яаж одоо хялбар дөхөн байдлаар сурагчдад хүргэх вэ гэх мэтчлэнгээр ийм одоо зорилго тавиад түүндээ одоо түүнийхээ дагуу хичээлээ ингээд бэлддэг. Бэлдээд бүгд хэрэглэгдэхүүнээ бэлдээд багш болгон дараагийнхаа хичээл дээр нэгэн заагаад бусд нь ажигладаг. Тэгэхээр ажилтныхаа асуултыг бас бэлддэг. За ажилтныхаа асуултыг бүгд бэлдээд хичээлээ хэрхэн яаж дүгнэх асуултуудаа оруулаад ингээд бэлтгэл судалгаа дуустдаг. Дараа нь хичээлийг бүгд одоо сая манай 4 баг бол дөрвөлээ зэрэг 1 цаг дээр заалаа. Гэхдээ 4 өөр ангид өөр сэдвээр өөр хааны зорилго тавьж ингээ заасан. Манай 4 баг нэгдсэн хилцүүлэгт орно. За нэгдсэн хилцүүлэгт орохдоо нөгөө багуудаа өнөөдрийн хичээлээс нь ямар одоо үр дүнтэй аргууд, ямар үр дүнтэй арга зүй одоо би одоо ажиглагдсан түүнийг энэ одоо агуулгын болон мэдлэг бүтээх үйл явцын хэрэглэгдэхүүний үнэлгээний энэ судалгааны явцад гарч ирж байгаа одоо сайн талуудыг бусад багш нартаа түгээн дэлгэрүүлэх байдлаар дэлгэрэнгүй ингээд танилцуулдаг. За ингээд энэ одоо сурсан мэдсэн энэ аргачлалыг сургууль дээр очиод өөрийнхөө мэргэжлийн багш нартайгаа хамтран одоо хичээлээ үргэлжлүүлэхийг багш нартаа санал болгодог. За өнөөдөр энэ нэг удаа ингээд хичээлийг зааж, за энэ хичээлээ одоо хилцүүлгээрээ сайжруулна. За сайжруулсан хичээлээ сургууль дээрээ заах бас өөрхийг багш нартаа өгдөгөө. За ийм байдлаар одоо сургалт явагддаг. You did a great job. How awesome you are! Your team, did a great job. And the next thing is, I would say, group work is so messy. I couldn't see any group work. So we divided into 4 groups. But За тэгээд өнөөдрийн судалгаат хичээлдээ болохоор зэрэг 13 сургуулийн 14 багшийг одоо чиглүүлж ажиллаа. Тэгээд энэхүү судалгаат хичээлээрээ Pearson English буюу одоо 6 дугаар ангийн хөтөлбөрийн unit 4 одоо school гэдэг сэдвээр бид нар одоо хичээлээ багаараа бэлдээд одоо 6 дугаар ангидаа заалаа. За тэгээд багаараа бэлдэх явцтай болохоор зэрэг бид нар англи хэлний одоо ярианы чадварт илүү одоо суурлах тийм дасгал даалгавар өгөхөөр ингээд бодож багш нар маань ярилцаад хичээлээ бэлдсэн байгаа. Баггүй юу? Тэгэхээр судалгаат хичээл явуулгын гол одоо зорилго нь юу вэ гэхээр багш болгон ингээд өөрсдөө ангидаа ингээд дүгнэлт хийхээр зэрэг яг юун дээр алдаад байгаа юм, юуг нь бид нар сайжруулах шаардлагатай, ямар одоо дасгал даалгавруудыг бид нэр ярианы хичээл явуулахад хэрэглэх боломжтой бэ гэдэг талаараа ингээд өөрсдөө дүгнэлт хийгээд багш болгоныг оролцуулж
хичээлд дүгнэлт хийх, өөртөө дүгнэлт хийх, өөрийнхөө мэрэгжилд, өөрийнхөө чадварт ингэж дүгнэлт хийж сайжруулах боломж бүх зүйлсийг ингэж гаргаж чадсан, оролцуулж өгсөн ийм сайхан хичээл ямар ч үсэн хичээлээ дүгнэж ярилцлаа. За тэгээд үүндээс дүгнэж харах юм бол багш нар маань ер нь цаашид анхаарах зүйл маань юу вэ гэхээр багш дуу хоолойны өнгөө маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. Хүүхдүүдийг хамгийн чухал одоо хөтлөж байгаа зүйл бол багшийн дуу хоолойны өнгө гэдэг юм байна. Тэгэхээр багш тухайн хичээлдээ хүүхдүүдийг татан оролцуулахын тулд хаана дууны өнгө аясаа өндөрсөх үү, за хаана нам дуугаар ярих уу гэдгийг аягүй сайн мэдэрч мэдрэмжтэйгээр хичээлээ заах нь бас чухал юм байна. Үүнээс гадна багш нар маань суралцсан удирдамж болон суралцсан зорилтоо маш сайн судлаж уншиж танилцах нь чухал юм байна. Ингэж би За тэгээ хичээлийн судалгааг зөвхөн одоо арга зүйгээ сайжруулахаас гадна хандлага бас их сайжирдаг гэж боддог. Багш нарын багаар ажиллах чадвар сайжирдаг, бие биенийгээ ойлгодог, бас бие биенийгээ хүндэлдэг, бие биенийхээ сайн чанаруудыг олж хардаг бас ийм давуу талтай гэж хардгаа. За хичээлийн судалгааг бас тодорхой ийм зорилготойгоор хийж болдог. Манайх намар бол багш нартаа одоо шилдэг арга зүйг судлах, туршлагаа хуваалцах ийм сэдвийн дор явуулдаг. Тэр нь багш болгон бол мэдээж өөрийн гэсэн арга зүйтэй байдаг. Тэгэхээр тэр арга зүйгээ бусдад одоо танилцуулах боломжийг ингээ олгодог. За мөн одоо сурагчдын танин мэдхэн ялгаатай байдлыг судлаад, түүн дээрээ тулгуурлаад, ялгаатай даалгавар дээр хүүхдүүдийг ажилуулах тийм сэдвийн хүрээнд мөн хичээлийн судалгаа нэлээд явуулсан. За мөн хичээлийн судалгааны мөн үүнтэй зэрэгцээд багшийн мэрэгжлийн хөгжлийн бүлгийг мөн энэ сэдвийн хүрээнд ингээ манай сургууль дээр ажилладаг. За тэгээ энэ бүлгийн багш нар маш амжилттай сайн ажиллаад сая 2024 оны одоо 23-аас 24 оны хичээлийн жилийн улсын эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн байгаль заяа дорж баган багш нар одоо 3 дугаар байранд орсон. Сургуулийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг сайжруулах хамгийн гол цөм нь бол мэдээж орчин гэл одоо хүмүүс багш нар их ярина те. За орчин нөлөөлнө. Тэгээ хамгийн гол нь багшийн өөрийнх нь одоо ур чадвар хандлага юм аа. Багш нар хэдий ч нэ хөгжиж чадна, багш нар хэдий ч нэ өөрийгөө одоо бэлтэж хамгийн одоо ойлгомжтой байдлаар сурагчдад сонирхлыг татлах байдлаар заах тусам сурагчид өөрчлөгддгөө, хичээлдээ сонирхолтой ханддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас залуу сургалтын менежерүүд энэ хичээлийн судалгаа үйл ажиллагааг одоо сургалтын үйл ажиллагааныхаа хамгийн чухал хэсэг болгож аваасай гэж ингээ боддог. За мөн хичээл дээр нь сайн одоо сууж зөвлөн туслаж байгаарай гэж бас зөвлөж байна.